За энэ жил ер нь эсэлтийн ерөнхий шалгалтыг ер нь хичнээн хөөхөд өгөхөр байгаа вэ? Эсэлтийн ерөнхий шалгалтын одоо бүртгэл эхлээд бас 2 онд ч штэ тий. Энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа 42 мянган орчим хүүхдүүд бол эсэлтийн ерөнхий шалгалтаа өгнө. Хамгийн эхэлж одоо монгол хэл бичгийн шалгалтыг заавал суйруулгаж авах хэрэгтэй гэж хэлээд байгаа тий. Монгол хэл бичгийн шалгалт бол 4 сард авагдана. Одоо бол бүртгэл явагдаж байна. 3 сарын 14-нд монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл авна. За өмнө нь бол зөвхөн 12 дугаар ангийн хүүхдүүд өгдөг болсон бол энэ удаад 10 дугаар ангийн хүүхдүүд өгч болох боломжтой болсон байна. 10 11 дугаар ангийн хүүхдүүд маань одоо энэ жил хүсэлтэд өгч шалгалт өгчөөд хойдон жил одоо орохгүйгээр орно гэсэн үг үү? Тэгээ хойдон жил хэрвээ босоо оноо буюу 400-аа өрчих юм бол 12 дугаар ангидаа зөвхөн эсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдээл тэр шалгалтаа өгчүүд болно. Босоо оноо хүрэхгүй бол одоо дараа жил дахин өгөх боломжтой. Тэгээ одоо хэрвээ энэ хавар шалгалт өгөөд босоо оноо хүрэхгүй бол өвлийн шалгалтанд дээр өгч болно, эсвэл 11 дугаар ангидаа өгч болно. 11 дугаар ангийн хүүхдүүд маань хүсэлтээ ер нь хэрхэн яаж гаргаж өгөх вэ? Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн юу байгаа? Онлайн бүртгэлийн систем байгаа. Тийшээ хандаал эсэлтийн хураамжтай 11 дугаар ангийн хүүхдүүд бол 10,000 төгрөгийн бүртгэлийн хураамж төлөөд шалгалтаа бүртгүүлж байгаа. Хаврын одоо эсэлтийн шалгалт, эсэлтийн ерөнхий шалгалт маань эсэлтийн шалгалтыг нэртэлсэн байна шүү дээ. Тэгэхээр хаврын эсэлтийн шалгалтын бүртгэлээ одооноос бас хэлж байгаа гэсэн үг байна. Ерөөсөө одоо бол эсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэн 4 сарын 20 хүртэл авагдана. За монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл бас эхэлсэн байгаа. 3 сарын 14 хүртэл авагдана. Одоо ч нөгөө хүүхдүүд бас нэг олон улсын шалгалтанд ороод байгаа шүү дээ. Нэг IELTS, TOEFL гэх тээ. Энэ шалгалтны оноогоо бас мөн эсэлтийн шалгалтанд дүүцүүлэх хэлбэрээр өгнө гэсэн хүсэлт тавьж болно гэсэн мэлээ л дээ. Тийм, бас бүртгэлийн хугацаатай. За энэ хугацаанд бол одоо Cambridge-ийн шалгалтууд, IELTS, TOEFL, SAT-ийн оноог бол дүүцүүлэх боломжтой. Эхлээд хүсэлтүүдээ өгчөөд тэгээд дүүцүүлээ. Тэгэхээр ер нь одоо энэ жилийн хувьд нөгөө төгсөгчдийн хувьд өмнөх жилүүдээс нэлээ олон төгсөгч төгсөж байгаа гэж яриад байгаа дээ энэ үнэ. Харьцангуй бас гайгүй тодорхой хуваар нэг үзэж байна. Уул нь бол бидний тооцож байгаа бол нэлээд өндөр тоо байх болоо гэсэн огцон бол төсөлт байхгүй. Огцон гай байгаа даа шүү дээ тийм. Тэгэхээр бас нэг хүүхдүүдийн бас яриад байгаа нь өвөл шалгалт өгөөд бас хавар шалгалт өгж байгаа гэсэн тийм яриануд яригдаад байгаа л да. Энэний талаар бас сонирхоод өвөл бас тийм хүүхдүүдийн шалгалт авч байгаа. Эсэлтийн ерөнхий шалгалтыг жилд 2 удаа авч байгаа. Нэг нь хавар, нэг нь өвөл авч байгаа. За ерөнхийдөө ихэнх хүүхдүүд маань бол эсэлтийн шалгалтаа хавар өгч байгаа. За голчлоод өвөл ямар хүүхдүүд өгж байгаа нөхөр гадаад ихтэй сургуулиуд бэлтэж байгаа. Одоо Монголдо сурахаар шийдсэн хүүхдүүд, эсвэл өмнө хавар шалгалтаа авчаад оноогоо ахуулж байгаа хүүхдүүд, эсвэл одоо ерөөсөө 18 нас хүрсэн тий явж байгаа дахин сургууль сурах гэж байгаа бол шалгалт өгч байгаа. Тийм хүүхдүүд илүүтэй өвлийн шалгалтанд орж байгаа. Нэг хүүхэд одоо хэдэн ч хичээлээр шалгалт өгөх боломжтой. Ер нь бол хэдэн хичээлээр шалгалт өгөх боломжтой. Ер нь 10 судалгаатун буюу 10 хичээлээр эсэлтийн шалгалт авч байгаа. Тэгэхээр одоо бүртгэл эхлээд 2 он гэж байна. Ер нь одоо хүүхдүүд хэрэг бүртгүүлж эхэлж байгаа мал за манайхан ч бас цагийн тулгачдаг үе. Тий. Яг бидэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл өөрийнхөө одоо хэвлэл мэдээллийн цахим сайт байгаа тий. Сошиал медиагаар бол бид нар эртхэн бүртгүүлээч гэдэг айгүйх одоо мэдээлэл түгээж байна. За ягаад гэвэл манайхан одоо ингээд цагаан сар болж байна. Тэгээ цагаан сарын дараа ингээд болъё гэж назгаарж агаад бас бүртгэлээ тулгачдаг эрсдэл байгаа. Ерөнхийдөө энэ эрсдэл нь яг үгээр бусад ажилдаа хүндрэл болдог тий. Бид нар эсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахад одоо төсөв мөнгө гэдэг бол айгүй том асуудал байдаг. Тэгэхээр төсвийн мөнгийг бол өргөөжтэй байлгахыг бол бид нар бүртгэлээ яг эрт аваад тэрэндээ тааруулсан төсөвтөө шалгалт үйл ажиллагаагаа явуулвал хэлэг бүтээмжтэй үлэгдэл нөгөө зардал гарахгүй зөв зохион байгуулалттай байх. Тийм учраас бид нар эсэлтийн шалгалтаа бүртгэл Монгол хэл бичгийн шалгалтаа бүртгэл ингэж өмнө аваад тэгээд төлөвлөгөөндөө оруулаад зохион байгуулалтаа бэлтгэл ажлыг хангаж эхэлдэг. Тэгэхээр одоо хүүхдүүд мань яаралгүй 4 сарын 20 гэж хойшин тавилгуугаар эрт бүртгүүлэхгүй бол өмнөх жилүүд харахад бол тулгацсан эсвэл бүр ангиараа хоцорсон хүүхдүүд ингээд дараа нь бүртгэлийн хугацаа дуусчаад байхад орж ир жоохон хүндрэлтэй байгаад байдаг. Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгчөөд эсэлтийн шалгалтанд орох хэрэгтэй гэж байгаа. Монгол хэл бичгийн шалгалтын дээр хэрэг унтсан тохиолдолд одоо эсэлтийн шалгалт өгөх боломжгүй гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө дараагийн удаа дахиад өгөх боломж өснө гэлтэй. Тэгэхээр өдлийн шалгалтанд орох боломжтой. Ер нь бол одоо энэ жил бас нөгөө хүүхдүүд олон төгсгийн хэрээр сургуулиуд маань одоо тухайн ангидаа авах одоо квот нь бол өөрчлөгддөг юм болов уу яадаг юм бол. Ихтэй сургуулиуд яадаг юм тийм. За яхаа
ихтэй сургуулиуд бол өөрийнхөө одоо ямар мэрэгчлэр ямар хүүхэд авах вэ төлөвлөд явж байгаа. Тэгэхээр тэр нь илүү одоо зах зээл дээр ч юм уу дэлхийн нийт эрэлттэй байгаа мэрэгчлүүдэд төлхөө авдаг хэлбэр байгаа бах. Харьцангуй яг Монгол улсын сургуулиудад бол одоо юу гэдгийг эсэж орчоо сургуулаа үлдчихэж байгаа хүүхдүүд бол гайгүй шүү дээ. Тэгэхээр одоо нэгэсэнд сургуулиуд байна одоо тим ангид одоо тухайн жилд нь одоо нэг 4-5 хүүхэд авдаг ч юм уу гэдэг нэг аймаг дээр байдаг шүү дээ тий аймагуд дээр тэрэн шиг одоо тэр тоогоо нэмэх боломж байхгүй яг л сургууль цахан тухайн сургуулийн ямар квотагтаас тэргүүрэл тийм тэргүүрээ тэгэхээр сургууль болгон ч нэг талаас бол өөрснийхөө эрэлт хэрэгцээ тий зах зээлийнхаа одоо нөхцөлөдийг судалж байгаа учраас тэрэн дээр үнэлсэн тоогоо бол зарлж байгаа. Тэгэхээр гайгүй ерөнхийдөө л босоо оноогоо хурцуул тэгэл чагсаалтаар л явж байгаа шүү дээ. За баярлалаа. Ер нь одоо элсэлтийн шүрэг шалгалт өгөх гэж байгаа хүүхдүүдтэй зөвлөж хэлэх одоо юу вэ? За элсэлтийн ерөнхий шалгалт бол яг олон жил яваад ерөнхийдөө хэвсцсэн шалгалт байгаа. Тэгэхээр харьцангуй одоо манай сургуулийн захирлууд багш нар эцэг эхчүүд бол харьцангуй бэлтгэлтэй. Тэгэхээр хамгийн түрүүнд бол бүртгэлээ ястаас хийгээд яг бүртгэлдээ орсон байх хэвээр. Тэгээд яг өөрийнхөө одоо сонгосон одоо хичээлүүдээр бол одоо айгуу сан тийм тавталгуудаа яг явчихад бол харьцангуй гайгүй те. Энэ бол ерөнхийдөө цоо шин биш байнга явдаг элсэлтийн шалгалт бол тогтцсон. За баярлалаа.